Та бүхэн ямар гэрээ? Би өнөөдөр нэгэн бод сандаг зүйлийнхаа талаар ярмаар байна. Энэ зүйлийг надад гадныхан байнга сануулдаг. Тийм учраас би энийг одоо байнга боддог болчихсон. Энэ юу гэхээр хонь хэрхэн гаргах вэ гэж. Би ингээд YouTube дээр Монгол улсын хил, соёл, итгэл бишрэл гээл иймэрхүү юм гээл яриад суухаар хил, соёл, итгэл бишрэл одоо шашин судалдаг ч юм уу эсвэл одоо гадны бөө удган ч гэдэг юм уу эсвэл өөртөө шулмас гэж нэрлэдэг хүмүүс хүртэл одоо хонь хэрхэн гарахыг зааж өгөөч ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм одоо байнга асуух юм. Тэдний хувьд болохоор одоо жишээ нь юу гэдэг юм тэр шашныхаа одоо жишээ нь ёслол маслын үеэр ч юм уу хонь гаргах ч юм уу тийм шаардлага байдаг юм шиг байгаа юм. Яагаад энэ одоо жишээ нь гэдэг энгийн асуудлын талаар би одоо ингэж ярихаар болсон бэ гэхээр би ингээд хувьдаа ингээд хөдөө яваад одоо нэг хонь худалдаж аваад ингээд хоньыг хэрхэн гаргах уу одоо яах вэ хүүгээд одоо шинэ бичлэг хийхэд одоо жоохон нэг талаар хүндрэлтэй байдیں۔ Би одоо тэрийг бодоол ядیں۔ Гэхдээ нэг л тэгээ нэг яваад одоо шинэ гэдэг хонь худалдаж аваад ингээд одоо шинэ бичлэг хийж боломж юу нэг гарсангүй их удлаа. Тэгээд надад ингээд байнга сануулад байхаар бас нилээд одоо шинэ гэдэг хэцүү. Энэ юу нь ямар учир утгатай юм бэ гэхээр одоо нилээд одоо шинэ учир утгатай. Энэ доор би нэг бичлэгийг одоо линк тавьсан байгаа. Иддэг юмаа та алж чадах уу гэж. Тэгэхээр тэр хонь тэр доор гаргаж байгаа. Тэгээд тэр хоньыг ингээдлээд буудчихж байгаа. Дараа нь хоолойг нь хэрчээд цусыг нь урсгаж байгаа. Тэгээд тэр хонь одоо жишээ нь ингээл тарчлаад одоо хөл гар нэгээ саваад ах шиг байгаа юм. Би хувьдаа хонь бол гаргаж үзээгүй. Зүгээр 5-6 удаа ч юм уу одоо жишээ нь хоньны одоо шинэ хөлийг барьж исэн тийм үү. Тэгтэл ингэж одоо жишээ гэдгийг хүчтэй ингэж одоо татганаж ингэж одоо амь тавьж байгаагүй шиг санагч байна. Тэгэхээр Монгол аргаар одоо жишээ нь тэр хоньыг гаргадаг тий одоо зүрхийн бад тийм үү тэр гол судсын тайр тийм үү тэр арга бол үнэхээр одоо жишээ нь юу гэдгийг нэг л амгалан тайван одоо жишээ нь тийм бүхлийг тэр хонь ямаанд өгч байгаа юм шиг сэтгэл надад төрүүлдэг. Тийм учраас би энэ одоо жишээ нь юу гэдгийг тэрийг одоо жишээ нь Монгол хүн одоо Монгол эр хүний тэр тусмаа одоо шашны одоо жишээ нь юу гэдгийг шинэ бөө удганч гэдэг юм уу эсвэл яг вэ христийн шашин байж болно Монгол тийм одоо Монгол пастор хүний одоо шинэ эзэмшиж одоо тэр бурхандаа хонь ямаа өргөх үедээ те хэрхэн хонь ямаа гаргахыг одоо шинэ чаддаг тиймэрхүү ур чадварын нэгэн хэсэг байгаасаа гэж би хувьдаа одоо хүсдэг. Тэгэж одоо юу гэдгийг бусад шашингууд өөрсдийнхээ ингээд үзэл бодлыг ингээд бидэнд тулах гад байдаг. Тэр дундаа лалын шашин байдаг. Лалын шашинд болохоор тэр хонь ямааг хэрхэн гаргах вэ гэсэн тийм одоо юм байдаг. Хонь ямаа одоо шинэ байгалийн өвс ногоо идчих ёстой. Тэгээд хонь ямааг одоо хоолойг нь хэрчиж цусыг нь урсгаж одоо гаргана гэж. Энэ нь болохоор бидний хувьд их балмад бүдүүлэг явдал. Тийм учраас одоо юу ч гэдэг нүүдэлчин хүний хувьд одоо өг дээдсээс нь өгсөн малын буян одоо цус энэ тэр бүх юм чи ариун шүү дээ. Тийм учраас тэрийг ингээд хамаагүй одоо ч үгдгийн газар урсгаж болохгүй. Тийм учраас Чингис хааны их засаг хуулийн дээр одоо заасан байдаг. Одоо малыг одоо 4 хүлийн уян тэгээд зүрхийг нь атгаж одоо гаргах ёстой гэж байгаа шиг. Тэгээ эсвэл хэрвээ хоол одоо Мухаммедийн маягаар хоолойг нь хэрчиж явах юм бол тэр хүний цаазал гэсэн тийм их засгийн одоо том одоо шинэ нэг хэсэг байдаг. Тэгэхээр энийг монголчууд бас мэдчих хэрэгтэй байна. Тэгээ гадны ямар нэгэн жуулчин ийм тийм ирэхэд одоо жишээ нь юу гэдгийг хэрвээ тэдгэр хүмүүс нь одоо жишээ нь тийм сонирхолтой байвал тэдэнд одоо жишээ нь юу гэдгийг хэрхэн хонь ямаа гаргах вэ? Одоо яаж одоо жишээ нь тэр хүмэн гэж шүү дээ. Одоо хүмүүнлэг аргаар одоо амьтны агуулыг таслах вэ гэдгийг одоо заад сургах хэрэгтэй байна гэж би хувьдаа бодоод санаал яваад байдаг юм л да. Тэгээд та бүхэнд одоо жишээ нь юу гэдгийг хонь хэрхэн гаргах тухай одоо нарийн одоо зааварчилсан тийм одоо линк те эсвэл бичлэг байгаа бол одоо миний энэ доор бичлэгний доор комент
бичээжээ. Тэгээ та бүхний анхааралд талархлаа. Өнөөдрийн үед нэг иймэрхүү анхаарал тавьсанд баярлалаа.